Сүүлийн үед Английн Премьер Лигийн шуугийлээд байгаа Аз залуу бол Японы жишээ болон Brighton клубын тоглогч Kaoru Mitoma юм. Хөлн бүх сонирхогчид энэ залуугийн үзүүртэй тоглолтыг ам урлан ярьцгааж байгаа боловч түүний талаар ихэнх нь төдийлөн мэдэхгүй л болов. Mitoma спортын гэр бүлээс гаралтай. Аав нь хөнгөн атлетикийн тамирчин байсан бол харин түүний ээж нь залуудаа волейболын тамирчин байв. Тэрээр 10 настайд хөлбөмбөгийн Kawasaki Frontale клубын хүүхдийн актемд нэгдэж байв. Kaoru Mitoma мэргэжлийн гэрээ байгуулахаас илүү сургууль суралцахыг илүүд үзсэн юм. Kawasaki Frontale клубын актемд 8 жилийн өнгөрөөсний эцэс дасгалжуулагч нь түүнд үндсэн багт олох мэргэжлийн гэрээ байгуулах санал тавьсан боловч татгалзан их сургууль үргэлжлүүлэн суралцахаар шийдэж 2016 онд Tsukubagi их сургууль биеийн тамирын чиглэлээр суралцахаар болсон билээ. Түүний дипломын ажил нь хөлбөмбөгийн хамгаалагчдын эсрэг хэрхэн гоцлон тоглох вэ буюу хуур хурлагийн тухай байв. Хууралтын арга техникийг шинжлэх ухааны үүднээс судалж өөртөө хэрэгжүүлсэн нь өнөөдрийн чамлахааргүй амжилтанд хүрэхэд нөлөөсөн гол хүчин зүйлүүдийн нэг болсон билээ. Саяхан болж өнгөрсөн хөлбөмбөгийн дэлхийн авар шалгаруулах тэмцээнд Японы Шишивагаас Испани хаалганд асуудал дагуулсан дүүлэнт гоолыг хийхэд голлох үүргийг мөн гүйцэтгэхэд амжсан юм. Арлын Япон орноос Будан далбинд ирээд удааг байгаа 25 настай залууг хэдийнэ том багууд хараанд авсан бөгөөд хэд хэдэн шуум дөртөд амжижээ. Тэгвэл эх зууны солилцооны амины цонхоор хаашаа явах вэ?